Миний бичээгүй сэтгэгдэл. Хэрв та YouTube дээр сэтгэл үлдээдэг бол энэ түүхийг сонсоод өөрийнхөө хуучин комментуудыг нэг шалгаж үзээрэй. Учир нь энэ явдал надад тохиолдсноос хойш би өөрийн бүртгэлтэй бүрэн итгэхээ болсон. Олон жилийн өмнөөс аимшиг бичлэг үздэг байсан би. Нэг өрөө ердөө 5 үзэгчтэй танихгүй нэгэн сав шууд дамжуулалт эхлүүлсэн нь харагдав. Гарчхан түн энгийн байсан. Хэн нэгэн үзэж байгаа гэдгийг би мэдэж байна. Би ч сонирхол цангаараа орлоо. Дэлгэц дээр юу ч байсангүй. Зөвхөн харанхуй өрөөл намайг өгтөв. Эхэндээ хүмүүс тоглоом байна гэж инээж байлаа. Би ч гэсэн доон камер чи эвдэрч гэж сэтгэлдүүлдээсэн. Гэтэл миний коммент гарч ирэхийн өмнө өөр нэг сэтгэл аль хэдийн бичигдсэн байв. Тэр нь миний нэртэй. Харин бичсэн өгүүлбэр нь өөр байлаа. Би чиний ард зогсож байна. Би тэр дөрөв устгах гэж оролцсон ч тийм коммент миний чагсаалтанд байсангүй. Дахиад хуудасаа шимжилтэл тэр сэтгэгдэл чалга болов. Шууд дамжуулалт үргэлжилсээр л. Ахин минут өнгөрөхөд үзэгчдийн тоо айжмаар буурч эцэст нь ердөө 4 хүн л үлдэв. Тэр үед дэлгэцэн дээр анх удаа хөдөлгөөн харагдсан юм. Хин нэгэн камерын өмнөр маш удаан алхаж өнгөрөв. Царин харагдсангүй. Гэхдээ чатанд хүмүүс нэгэн зэрэг бичиж эхэлсэн. Цаан чи хүн байна. Би юу хэлээд байгааг нь ойлгосонгүй. Учир нь бичлэг дээр байсан хүн биш. Тэд намайг хэлж байсан. Шууд дамжуулалт дуусны дараа би өөрийн профайлыг шалгав. Тэр сувгийг би өмнө нь хэд хэдэн удаа үзсэн мэт дүүх гарч ирж байлаа. Гэтэл би тэр сувгийг өмнө хизээж харж байгаагүй. Маргааш өглөө нь бүр хачин зүйл болсон юм. Миний YouTube-ийн комментийн түүхэнд нэгэн шинэ бүр нэмэгдсэн байлаа. Бичсэн цаг нь шөнийн 3 цаг 41 минут. Харин тэр үед би унтаж байсан л та. Сэтгэгдэл нь ердөө 4 хүүхдтэй байсан. Намайг харсаар л байна. Надад тэр комментиг засахч боломж байсангүй. Учир нь дармагц энэ видео устгагдсан гэсэн алдаа гардаг байв. Хэд хоногийн дараа би хуучин компьютераа хасаахад браузер өөрөө тэр сувгийг нээсэн. Харин энэ удаа ямар ч бичлэг байгаагүй. Зөвхөн сувгийн танилцуулгал үлджээ. Нэг хэн өгсбөрөөр. Чамайг сэтгэл үлдээхээс өмнө бид чамайг мэддэг байсан. Тэр өдрөөс хойш би YouTube сэтгэл бичгээ байсан юм. Харин заримдаа хуучин бичлэгүүдээ үзэж суухад миний нэртэй, миний хизээж бичээгүй нэг мөр сэтгэл хаяа харагддаг байв. Би түүнийг устгах чаддаггүй. Учир нь бусдад тэр огт харагддаггүй юм шиг байдаг. Магадгүй энэ түүхийг сонсож байгаа хүмүүсийн дунд ч тийм сэтгэл хэдийн үлдсэн байж болох юм.